сайн байцгаана уу? Одоо 4 сар болж байна. 4 сар бол аутизмыг таниулах сар байгаа. Тэгэхээр хэн мэддэг ойлголтыг бусдад хэлэх зорилгоор аутизмыг таниулах зорилгоор бичлэг хийж байна. Аутизмыг мэддэггүй огт мэддэггүй хүмүүс л аутизмтай хүмүүсийг хараад тэмэг мангаар чихэн балай тийм гэх мэтээр одоо сошиал болон гадаа удамжинд явахтаа явж байхдаа ингээд тарахаараа тийм өөр хоорондоо ч юм уу ингэж тэмэг мангаар дээр ярилцаж эсвэл бодож өнгөрдөг. Тэгэхээр аутизмыг таниулах нь маш чухал юм аа гэж бодсон учраас энэ бичлэгээ хийж байна. За тэгэхээр аутизм гэдэг бол улс орн болгонд бий болсоор байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд илүү ихсээр байна. Тэгээд улс орн болгоны эрдэмтэн судлаачид аутизмыг судалж байна. Тодорхойлж өөрсдийнхөө тодорхойлж байна. Тэгээд тэр олон тодорхойлтондаас миний сүүлд аутизмын тухай жоохон илүү дэлгэрэнгүй мэдэх зорилгоор уншсан чинь нэг юм тодорхойлт их миний хувьд маш оновчтой, маш төгсөн тийм судалгаа гэх юм уу тодорхойлт байгаа учраас энийг бас уншиж өгье. Аутизм бол нэгт болохоор аутизм бол өвчин биш. Энэ нь хүний тархины аюулгүй хөгжлийн ялгаа гэж одоо University of Rochester Medical Center-ийн мэдээлэлээр аутизм нь эмгэг биш харин мэдрэлийн хөгжлийн ялгаа гэж үздэг. Энэ тухайн хүний бодох, ойлгох, харилцах хэм маяг өөр байдаг тархины хөгжил юм аа. Энэ тайлбар нь аутизмыг сэтгцийн өвчин гэж хардаггүй, харин хүмүүний тархины төрөлхийн өөрчлөл neurodiversity гэж хардаг шинжлэх ухааны хандлага. За хоёрт аутизм өвчин биш харин зохицол, дэмжлэг шаардах нөхцөл. Нийгэм боловсролын болон аутизмтай хүмүүстэй ажилладаг байгууллагууд үзэхдээ аутизм өвчин биш бөгөөд үүнийг эмчлэх шаардлагатай зүйл гэж үздэггүй, харин нийгэмд тэгш боломжтой дэмжлэг шаардлагатай гэж баталдаг. Гуравт нь эмгэг биш хүний тархины төрөлхийн ялгаатай байдал. Энд disorder гэдэг үгийг эмчлэх шаардлагагүй, харин нийтийн хүлээн зөвшөөрөл ба зохицол шаарддаг байдал гэж хадаад. За ингээд би сая 2, 3 гэж уншсан байгаа. Энэ дээр аутизмыг эмчлэхдэггүйгээс хойш тийм аутизмтай хүнийг тийм одоо чадамжтай болгож тийм сурч хөгжүүлэхээс гадна бас аутизмтай хүмүүсийг одоо бусдад ингэж ойлгуулж таниулах, хүлээн зөвшөөрүүлэх, аутизм тухай ойлголтыг өгөх нь маш чухал юм билээ. Энэ бичлэгийн бас гол зорилго нь тэр байгаа. За тэгээд 2, 3-ийн хувьд л юм дөө. За дөрөвт нь болохоор аутизм олон янзын нэг шалтгаантай өвчин биш, сүүлийн генетик болон судалгааны үр дүнгууд нь аутизмыг ганц өвчин бөгөөд ганц шалтгаантай биш гэж харуулж байна. Харин олон янзын мэдрэлийн хөгжлийн өөрчлөлтийн спектр гэж ангилдаг. 4-ийн хувьд болохоор шүү дээ. Хүмүүс аутизмыг юунаас болоод байгаа юм гэж асуудаг шүү дээ тийм. Тэгэхээр одоо тайлбарлах ер нь бол оновчтой тайлбар бол байхгүй, боломж байхгүй. Ер нь бол олон янзын мэдрэлийн хөгжлийн өөрчлөлтийн спектр гэж ангилдаг гэдэг олон ганц шалтгаантай биш те маш олон зүйлээс шалтгаалж байгаа учраас яг тэрийг гэж хэлэх боломжгүй гэж үздэг. За 5-т нь болохоор олон байгууллага аутизмыг хэвийн тархины ялгаа гэж үздэг. Аутизмыг өвчин гэж ойлгох нь алдаа. Эмчлэх юм байхгүй. Ягаад гэвэл өвчлөл биш тийм. Харин дэмжлэг тохируулсан орчин шаардлагатай одоо аутизмтай хүүхдийг одоо ойлгож тийм ойлгодог хүлээн зөвшөөрдөг тийм
орчин шаардлагатай нь үлээ. Тэгэхээр ганц ерөөсөө тийм суралцах чадамжт нь анхаарал байлгүй бас энэ орчныг одоо бий болохоос өөр аргагүй юм байна гэж бодсон. Тэгэхээр аюу их тийм аудитыг зүгээр таниулах шаардлагатай гэдэг нь бас энийг уушаад бат итгэсэн бат үний юм байна, тийм юм байна. Ерөөсөө таниулах хэрэгтэй байна. Санал нэгцэн. За байнгын судалгаа нь аутизмыг бие махбодын өвчин гэж харуулдаг шинжилгээ байхгүй. Байнга судалгаа шинжилгээ хийдэг байх нь. Тэгээд бие махбодын өвчин гэж одоо өмнө нь ч одоо ч ингээд судлаад шинжилгээд бие махбодын өвчин гэж харуулж баталж чаддгүй байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө аюул тийм нөгөө генээс болж байгаа, мембранаас болж байгаа, бөөнөөс болж байгаа гэх тийм нөгөө бие бицлагийн хувьд тийм битсэн хувьд ингээд аюул авч ярилцаж байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм зүйл биш байх нэ тийм. За тийм 5 тодорхойлолтыг тэгээ 5 зүйлийг судалгаа шинжилгээнээс ингээд тодорхойлсон байна л да. Тэгэхээр энэ болохоор Facebook-ээс олж ирсэн мэдээлэл. Дагида гэдэг нэг хүний 2026 оны 1 сарын 28-нд нэг бичиж постлжээ. Тэгээд энийг би бас бас л надтай адилхан бас аудитмыг таниулах гэж оролцсон. Бас нэг эмэгтэй хүн байна гэж харсан л та зүгээс нэг таниулах гэж оролцсон. Эмэгтэй хүн их хүн тийм байжээ гэж харсан. Тэгээд энэ тодорхойлолтод би санал хийсэн. Тэрхний хөгжлийн хүний тархины аюулгүй хөгжлийн ялгаа өөрийнхөө бичсэн нэг мартахгүй тулд тэмдэглэж авснаа уншиж байгаа шүү заа. Аутизм мөн үү биш үү гэж эргэлзэж бас биш байх гэж найдлага хийсэн. Гэхдээ би хүүхдээ хөгжүүлж чадамжийг нь эзэмшүүлсний дараа нэг том асуудал алга болохгүй багасахгүй байсан. Энэ бол бусадтай харилцах нийгэм шиг тал дээр хац дэвшил гарч өгөхгүй байсан юм. Ингээд би үүнийг аутизм байна гэж бат мэдсэн хүлээн зөвшөөрсөн юм аа. Бусад зөндөө олон аутизмын тухай тодорхойлолтуудаас энэ өгсөн мессеж чинь тийм энэ юм байна гэж бодогдсон зүйл болохоор энэ тэднийг ойлгох, хүлээн зөвшөөрөхтэй цаг гаргах хэрэгтэй тийм. Тэднийг ингээд ойлгож хүлээн зөвшөөрдөг орчин бий болгох бүр энэ шаардлагатай тийм. Хэдийн бол бүр үнэхээр зөв гэж бодож байгаа. Яагаад гэвэл би мэдээ талаас нь дэмжиж байна. Суралцах талаас нь аюул сайн дэмжлээ. Ингээд хүмүүс шиг сурах хэрэгтэй сураад тийм боломжийн ингээд сураа явсан чинь өмнө нь би ингээд 4-5 настайд аудитсан биш байх. Аудитсмыг нөгөө мэддэггүй тийм мэддэггүй гэдэгтээ санал нийлэхгүй тийм. Би манай хүүхд аудитсан биш байхаа ингээд хэлд оруулаад тийм сайн ингээд ярилцаад ойлгоод одоо юм зааж сургаад ирэх юм аа одоо бусад хүүхдүүд шиг эрүүл хүүхд болчих байх тийм. Аудитсан биш байх гэж аюул их найдаж ирсэн чинь ингээд бусдын адил ингээд чадваржуулаад ирсэн чинь ус тос хоёрыг нөгөө ялгадаг шиг тийм. Одоо уутан дотор ингээд шар будаа цагаан будаа хоёрыг ингээд холцсон тийм. Аутизм мөн биш шар будаа энэ шар будаа энэ цагаан будаа гэдэг хэлэх холцсон учраас нөгөө хэлэх ялгах боломжгүй байсан байхгүй. Уутан дотор будаа шүү тийм. Цагаан будаа шар будаа ингээд ижил хэмжээтэй ингээд холцсон. Энийг шар будаа гэж хэлэхэд хэцүү, энийг цагаан будаа гэж хэлэхэд хэцүү. Ингээд одоо аутизм дээр нөгөө яаж та жишээлбэл энэ
аутизм биш гэж хэлэх аргагүй байсан бол өмнө нь тийм байс 4 5 тад тэгж бодож тий аутизм биш хэлж чадахгүй байсан бол одоо бол би аутизм мөн гэдгийг бат мэдчихэд сууж юм. Тос ус хоёрыг ялгачаад тий энэ шар будаа энэ цагаан будаа гэдгийг би ялгачаад сууж. Тэгэхээр яаж вэ гэхээр бусад хүмүүсийн адил чадваржууллаа. Чадхтай болголоос тий тань мэдхүй талаас нь сурлага талаас нь тий ингээд маш их ажиллаа би гэсэн чинь аутизм мөн гэдгийг бичиж сууж байна. Яаж вэ гэхээр яагаад вэ гэхээр яаж мэдсэн бэ гэхээр бусдын адилтай нэгдүгээр ангид хүүхд юу тий уншиж бичээд тий юу сурсан байх хэвээр тэр болгоны сургаад тэгээ таны мэдхүү талаас нь ингээд байнга ингэж хэлж өгөөд тий ингээд бусдын адил нөгөө мэдлэстэйгээ мэдсэн. Тэгсэн хэрнээ ерөөсөө бусадтай ингийн хүмүүстэй адилхан байж чадахгүй, нийгэмшиж чадахгүй байгаа тий байгаа нь ерөөсөө нөгөө аутизм бол одоо нийгэмшлийн явцсан тий бусдтай харилцан ойлголцож нийгэмшиж чадахгүй байх нь одоо аутизмын одоо үндсэн гол шинжүүдийн нэг байдаг. Бусдад адилхан чадхтай нэ одоо бусдад найз нөхөд болж чадахгүй. Бусдад яаж харилцаа мэдэхгүй. Нэг ивэ олж өгөхгүй байгаа нь одоо миний хувьд хийж чадах ингээд хийчихэж байгаа байхгүй ингээд тэ зааж сургаад таны мэдхүй талаас нь тэ судлах талаас нь ингээд хийж чадхаа хийгээд миний хийж чадахгүй зүйлд би тулаад ирсэн. Миний хийж чадахгүй зүйлд би тулаад ирсэн. Тэрний нэг их нийгэмшил. Зүйл төрсэн байгаа шүү дээ. Тэгээд тулцсан ямар хүүхдийнхээ өмнөөс бас тэр найзуудтай ямар ярилтай биш дээ. Чиний манай хүүхдтэй нэслээд байгаа гэсэн нөгөө ярьсан болгоныг засч хэлээд тэ манай хүүхд сая ингэж хэлсэн чамд тэгсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэг ингээд засаж хэлээд хэлмэрч шиг тий орчуулагч шиг ямар ярианд нь оролцолтой биш тий уг нь бол маш их үгийн баялагтай их зүйл ярьж чаддаг басан байгаа. Ер нь бол хэл засвал бас шаардлагагүйгээр нөгөө үгийг бол маш тод хэлдэг. Гол нь нөгөө аутизмын гол шинж бодлого тий одоо аутизмтай хүүхд аутизмтай биш хүүхдийн нэг ялгаад байдаг шүү дээ. Нэгдэд ялгаа байдаг. Тэрэн дотроос нөгөө тий аутизм хүүхд бол энгийн хүүхд бол эрүүл энгийн хүүхд бол ингээд мэддэг хідэн үгээ ингээд урт хавьд харуулад зохицуулаад ингээд өдөө ойлгуулж чаддаг бол одоо манай хүүхдийн хувьд болохоор маш олон тий үг хэлж чадна, нэрч чадна, үгийн сан бас аюул нэг үе бодол ариун болчоод тэр үгнүүдээ ингээд зохицуулаад бусадтай ойлгуулж чадахгүй байгаа нь одоо аутизмын ялгах шинж тэмдэгтэй тэмдгийн өглөөний зөвшөөрлөх тийм орчин нөхцөл бий болох юм билээ. Аутизмыг таниулж нийтэд зөв мессежийг өгөх. Тэгээ аутизмын тухай нөгөө одоо ихэнх тохиолдолд аутизмыг мэдгүй мэдээлэхгүй хүмүүсийн хувьд болохоор тэнийг мангаар гэж харж байгаа шүү дээ. Тэр бүгдээрээ тийм биш шүү дээ. Тийм хүнд та нарын нэг харж байгаа шиг тийм бүгдээрээ тийм хүнд биш. Хүнд байлаач бас аюул сайн сайжирдаг. Тийм маш гоё хөрхөн гэгээлэг хайр татам тийм сайхан хүмүүс байж идэм шүү гэдэг нийгэмд ойлгуулах шаардлагатай юм байна гэж ойлгосон. Нийгэмд аутизмыг зүгээр ойлгуулах талаар цаашлаач бас олон зүйлийг хийнээр санагдаж байна.
За тэгээд аутизм бол өвчин биш. Тэрхний хөгжлийн ялгаатай байдал байдаг гэдгийг дахин хэлье. Тэгээд энэ бичлэгээр болохоор аутизм тухай олон тодорхойлолт байдгаас одоо энэ тодорхойлолттой маш ойр тийм үнэнд нийцэх аутизмын тухай үнэнд нийцэх тодорхойлолт юм уу тийм энэ л оновчтой юм уу гэж бодсон аутизмын тухай тодорхойлолтыг уншиж ярьж өглөө. Тэгэхээр дараагийн бичлэг хүртэл баяртай.